Булгайг чимээ асууж гоо. Таны даралт ихсдэг үү? Үгүй. Даралт баг зэрэг ихсдэг. Гайгүй. Хаяал нэг жоохон дайвалцах мэдрэмж төрөөд идэх гэхдээ гайгүй шүү. Баг зэрэг ихснэ. Та ер нь яагаад даралтыг ихсдэг гэж бодож байна? За одоо буруу хаал. Тэг хөдөлгөөний төтгөл. Хөгшөртөр л ихсдэг байлгүй болоо өөр яавлагч. Цус хөтөрхөөр л ер нь даралт гэсэн. Суугаад босохоор юм болов. Артерийн даралт ихс хөвчин маш их түгээмэл тохиолддог. Артерийн даралт ихс хөвчнгээд яг юу хэлэх вэ гэвэл цус хүний судсаар эргэлдэж байхдаа артерийн судасны ханд үзүүлж байгаа өндөр давтамж өрхий даралтыг хэлж байгаа. За тэг даралт ихсэх өвчний шалтгаанууд эрсдэл хүчин зүйлийг бол хоёр ангилж үздэг. Засагдах, үл засагдах эрсдэл хүчин зүйлүүд гэж ангилна. Нэгдүгээрт нь бол засаж болох эрсдэл хүчин зүйлүүд байна. Энд нь тамхи татах, чихрийн шижин өвчин, стресс, дислипидеми, их нэгтрэлтэй липопротеид буурах, бага нэгтрэлтэй липопротеид, холестерин тэрийг элсрээд ихсэх, жингийн илүүдэлтэй байх, хөдөлгөөний хомсдолтой байх, давс их хэрэглэх, засаж болохгүй эрсдэл хүчин зүйл гэж байна. Энэ нь хүний нас, хүүс, генетикийн шалтгаантай байх юм бол засаж болохгүй эрсдэл хүчин зүйл болдог. Сүүлийн үед жесний хүчил тогтмол өндөр байх, зүрхний цохилтын тав өндөр байх, эрт цэвэрших, нийгмийн эдийн засгийн хүчин зүйл болон стресс, сэтгэл түгшил ингэж байх юм бол одоо эрсдэл хүчин зүйлд бас үүсэж байгаа. Даралт ихсэл нь бол анх дагч болон хоёр дагч байна. Хоёр дахь шалтгааны улмаас даралт ихсэж байгаа шалтгаан нь бол бөөрийн эдийн эмгэгүүд, бөөрийн судасны эмгэгүүд, бамбаа улчирхай дотоод шүүрлийн зарим эмгэгүүд гэх мэт олон шалтгааны улмаас бол хоёр дахь даралт ихсэж болно. Мөн цус хөдлөг зүүн эмгэгүүд эмийн замбраагүй хэрэглээ хорт бодисын нөлөөгөөр даралт ихсэх шалтгаан бас үүсч болно. За даралтыг хянахгүй байснаар бол зүрхэн шигдээс болох тархин цус арах, зүрхэн дутагдлалд орох шалтгаанууд болдог. Даралт ихслийг хянахгүй явснаар бай эрхнүүдийн гэмтлэг нь гарч болдог. Тухайлх юм бол шээсээр уур гарах юм бол бөөр гэмтсэн байна гэж үзнэ. Зүрхэнд хит ачаалттай байх юм бол зүрхний зүүн ховдол томрох, цус арвах, нүдний өвд орогдоход нүдэнд торлогын өөрчлөлт гарах юм өөрчлөл гарна. Хит өндөр даралтай явж байгаад хянуулахгүй, нэмээ тогтмол уухгүй байсантай холбоотойгоор гол судасны хуулрал болж нас барах гэмтийн тохиолдол бас гарч болдог. Иймээс зүрх судасны эмчид тогтмол үзүүлж даралтаа хянуулж эрсдэл хүчин зүйлээс сэргээснээр та эрүүл мэндийн болон амьдралын чанар сайтгаар урт насалж эрүүл амьдрах боломжтой юм аа.